За түүхэнд зандан шатраар гэж овоглогдох шинэ засгийн газар одоо ингээд ажилдаа орох гэж байна. За энэ дотор нэг сайдад тусгаалan баяр хүргэе гэж бодож байна. Намбарын энх хоёрын Батшугар танд амжилт хүсье. Та бол бас олон юм ярьж дөвчгөндгүү хийгсэн ажлаа нухацтай судалдаг. Ард түмнийхээ зовлон бэрхшээлийг ойлгодог залуу боловсон хүчин байна. Танд амжилт хүсье. За бусад сайдуудад нь захий. Ерөнхий сайд бол та нарыг нэрийг чинь дэвшүүлж толгоогоороо улсын хурлын өмнө хариуцаж Монгол төрд тангараг өргүүлж байгаа хүн шүү. Ерөнхий сайд чинь хинж байж болно. Тэр хүнээсээ бити урваарай. Урвах тусмаа улам зоригжно гэж айхтар уяг байдаг. Засгийн газрын эрхэм сайдууд та бүхэн бити урваарай. За ингээ 2-3 асуулт асууя. За нэг захиасаа нэмээд хэлчихье. Монгол Ардын нам Дангаараа засгийн газар байгуулах гад тэгсэн чинь жоохон юм болдгоо л дээ. Жишээлбэл нэг ганган өөхөн гарах гэжээл толны өмнө эргэлдээд идэг, уруула будмаар байдаг. Иргэний зэрэг ногоо нам, хүн нам бити уруулын будган байгаарэ. Мейкап нь биш шүү та нар. Хамтарч ажиллаж хариуцлага үүрэх ёстой гэдгээ ухаарназ. 5 дугаар сарын 12-нд говийн бүсэд засгийн газрын чуулган хуралцсан. За энэ дээр маш зөв зүйтэй асуудлуудыг ярьсан. Засгийн газрын тогтоол гараагүй ерөөсөө. Энэ тогтоолыг тэмдэглээс нь харж гаргаж өгөөч. За ногоо намаас томилогдож байгаа Батбаатар сайдаас асууя. Говийн усны төслөөр хэр сайн мэдэх вэ? Ерөнхий сайд байхдаа говийн бүсийн тэргүүн төсөл дээр энэ говийг усжуулах хэрлэн тоон орхон анги төслийг тавьж өгнө гэсэн. Энийг соён гэгэрүүлэх, гадагшаа дотогшоо явж судалгаа хийх тэр багийг байгуулад тэр зардлыг Эрдэнэс таамаглахоогоос төлөвлөнө гэж амлаж исэн. Монгол төр залгамж шалаанд байх ёстой. Энэ асуудал дээр манлайлал үзүүлж ажиллаж өгөөч. За өнөөдөр бол 6 сарын 17 олон улсын цөлжилттэй тэмцэх өдрөө. Цөлжилттэй тэмцэх өдөр одоо бид нар усны тухай ярих нь зөв ёсны асуудал. Ер нь говийн усны төсөл гэдэг ганцхан хязгаар дотор усны асуудлыг багтааж болохгүй. Ус бол олон улсын гэрээ конвенц олон зүйлээс шалтгаалдаг. Ус гол мөрний их урсгал гарцыг өөрчлөх энэ бүхэнд бол гадаад хөрш зэрэгэлтэй улс орнуудтайгаа ойлголцох шаардлага байгаа. Зөвхөн Монголын говь дотор бодох юм бол бид нар энэ асуудлыг шийдэж чадахгүй. Иргэний зориг ногоо нам бол суур үндсэн үзэл баримтлалынхаа хувьд ногоо үзэл баримтлалыг тээж явдгийнхаа хувьд энэ асуудал дээр бол хангалттай манлайлал үзүүлж ажиллаж чадна. Энэ манлайлалыг үзүүлэхэд улсын их хурл зугаа 5 намын 126 гишүүн дэмжиж ажиллах нь ирээдүйн Монгол улсад бидний өр хөвгөдөд чухал шүү гэдгийг бол хэлмээр байна. Баярлалаа. За говийн бүсийн чуулганаар дэд бүтэц ус эрчим хүчний хомсдол уул уурхай өгөөж хөдөөгийн ард иргэд төрөхгүй байгаа асуудал, за саяны амнаатад орнотгийн иргэдэд очих өгөөжийн асуудлыг, за уул уурхай тэлэлтийн зохицуултын асуудал зэрэг ярьсан ч засгийн газар бол тэмдэглэл хэлбэрээр гаргасан юм блэ. Тогтоол тухай үедээ гараагүй. За засгийн газрын тухай холбогдох журмаар бол хилцээд нэгэн засгийн газрын уралдааны шийдвэр протокол хэлбэрээр гарцсан бол дараа нь тогтоол болох боломж хязгаарлагдсан бол дараа нь жиж дахиж авч хилцээд тодорхой асуудлыг судлаад тогтоол энэ устай холбоотой олон бус асуудлаар гарах шаардлагатай гэж үзэж байна. Засгийн газрын хуулиараа тийм. Харин усчуултын төслийн хувьд бол энэ 2.7 их найдын өртөгтэй төслийг бол төр хувийн хөвчийн түншлэлээр хийх. Байгаль орчин уур амьсгалын өртөлтийн сайдаас дахиад юм асууя да. Эн чин зүгээр нэг тунхагийн чанартай асуудал биш байхгүй юу? Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд дээрээс нь тэргүүн шадар сайд хэр их манлайлал үзүүлнэ энэ орхон анги хэрлэн говь төсөл чи явах ёстой байхгүй да. Энэ зөвхөн говийн усны төсөл биш, энэ Монгол улсын усны төсөл. Одоо эх онд COP17 явна. Эндээс хөрөнгө босгох шаардлагатай. Тэгэхээр та манлайлал үзүүлж ажиллах ёстой. Монголын говь өнөөдөр урсгах чинь нулимсгүй болсон байгаа.
Тэгэхээр энэ бол зүгээр Тунхагийн иргэний зориг ногоо нам нэрэндээ ногоон гэдэг үг оруулсан гэдэгтэй адилхан зүйл биш юм аа Батбаатар сайда. Танаас дахиад бүр амлалт авмаар байна. Ерөнхий сайда тэгэхээр одоо тогтоол гарахгүй гэсэн үг юм уу? Говийн бүсэд хуралдсан тэр хуралдаан чинь тэмдэглэл хэвээр үлдсэн бол дахиад говийн бүсэд хурал хийх юм уу? Засгийн газрын хуралдааны шийдвэр протокол буюу засгийн газрын хуралдааны тэмдэглэл хэлбэрээр тогтоол хэлбэрээр тухайн үед албажж гардаг. Нэгэнт албаж гарсан шийдвэрийг бол дахиж хэлэлцээд ер нь тусдаа ажлын хэсэг байгуулаад говийн бүсийн асуудлаар бас говийн сонгосон гишүүч оролцоод заавал манай хурлын тоо цөөдөөгүй асуудлууд нь тодорхой, төслүүд нь тодорхой. Тийм учраас тэн дээр ажлын хэсэг ажиллаад засгийн газрын тогтоолыг холбогдох сайднаар оруулж ирээд баталж болно. Эдийн засгийн хөгжлийн сайд, уулуурхаан сайд, зам тээвэр хөгжлийн сайд гэдэг энэ нь бол илүү одоо сайднаар төслөө босруулж ороод тогтоолын төслөө босруулад яамдаа санал аваад ингээд эдийн засгийн сангийн яам, санхүү эдийн засгийн талаас, хууль зүйн дотоодын яам, хууль зүйн яамны талаас дүгнэлтүүдээ гаргаж байгаа тогтоол албаж гаргадаг. Засгийн газрын хуралдааны процедур жишг нь юм. Ийм учраас тогтоол гаргах шаардлагатай бол ингээд тустай процесс. За устай холбоотой хэрлэн тоонд төслийг бол би нэлээд судалсан. Ерөнхийдөө усны бодлогын газар дээр гарч байгаа техник эдийн засгийн үндэслэл гараахан гүйцээгүй байхад нь материалуудын татаж авч харсан. Бусад зүйлүүд дээр нь бас тодорхой хэмжээгээр асуудал авалсан. Устай холбоотой асуудал бол бид нар одоо захилгын станцууд өмнөх жишгээр мэдж байгаа шүү дээ. Усан захилгын станц барья. Хойд хөршөөсөө зөвшөөрөл авдаг, гэрээ хилцээр хийдэг. Тэгэхээр бид нар энэ устай холбоотой асуудлыг бидний хувьд хамгийн том төвөгшөл ихтэй шийдэхэд өндөрлөлттэй асуудал бол хөрш орнуудтайгаа ойлголцох асуудал юм байна. Хөрөнгө оруулалт, гүйцэтгэл, ажиллах тэр боломж нь бол харьцангуй. За мөнгө хэсэг гишүүнээ тодруулах хэрэггүй байна. Хадуураад явчлаа. Тэгэд бүр наадах концепц сайн тайлбарж өөр дөр нь очиж хэлж өг.